Америкт Билл Портер гэж алдартай борлуулалтын хаан байжээ. Тэрээр тархины саажилттай төрсөн болохоор үүнээсээ болж нуруу нь бөхтөр, баруун гар нь ч сайнгүй, алхаж явахдаа ч муу байв. Чөлөөтэй алхаад явж чадхааргүй байжээ. Тэрээр насанд хүрч ажилд орох шаардлагатай болсон ч бүх компани түүнийг ажилд авахаас татгалзав. Билл Портерийн ээж түүнд төвчээртэй байв. Эцсээ хүртэл тэсвэр төвчээртэй байгаарай гэж байнга хэлдэг байжээ. Билл Портер ийм сургамжийг сонсож өссөн болохоор нэг компани бид чамайг ажилд авахгүйгээд татгалзсан ч өөр компани хаалга тогшиж, дахиад өөр компани хаалга тогшиж явсаар л байв. Тэгж байгаад нэг өдөр тэрээр Watkins гэдэг компанид анкет бүглэжээ. Хүмүүс Билл Портерийн гадаад төрхөөр нь хараад л шууд татгалздаг байв. Тэндээс ч бас татгалзсан хариу аваад гарч ирэв. Тэгэхэд ээж нь компанийн гадаа миний хүү өнөөдөр тэнцээ болов уу гэд хүлээж байжээ. Ээж нь дандаа машиндаа суулгаад дагаад явдаг байж л дээ. Ээжийнхээ гэрэлтсэн царайг хараад түүний бодол өөрчлөгдөжээ. Тэгээд ажилд авахаас татгалзсан компани руугаа эргэж ороод бусад хүмүүсийн хамгийн явах дургүй газар руу, бас хамгийн хэцүү газар руу намайг явуулна уу? Угаасаа өөр хүн явдаггүй юм чинь тийм газар руу намайг явуулбал ямар вэ гэсэн утгаар хэлжээ. Иймээс тэд энэ үгэнд нь уяраад түүнийг борлуулагчаар ажилд авсан байгаа юм. Тэр үеэс эхлэн Билл Портер Watkins компани үйлдвэрлэсэн барааг худалдаалах ажлын төлөө байдаг хүчээрээ зүтгэжээ. Гисэн ч утсан газар болгоныхоо хаалгыг нь тогшоход хүмүүс түүний гаднах төрхийг нь хараад л шууд татгалздаг байв. Тэгсэн ч тэр шантрахгүй явсан. Ээжийнх нь хэлсэн төвчээртэй байгаарай. Няцаж болохгүй гэсэн үгс үргэлж сэтгэлд нь байсан учраас тэдгээрээр хүч ордог байсан гин. Билл Портерийн ээж ажил дуусах үеэр хүүгээ авахаар дандаа машинаараа компани дээр нь ирдэг байжээ. Гэтэл нэг өдөр хичнээн хүлээсэн ч ээж нь ирсэнгүй. Тиймээс түүнд такси бариад гэртээ харихаас өөр сонголт байсангүй. Ээжигээ гэртээ байгаа байх гэд дуудаад эргэн тойрноо хартал ээж нь хаанч байсангүй. Хэсэг хугацааны дараа цагдаагийн машин дохоогоо хангинуулан гэрийнх нь үүдэнд ирэв. Тэгтэл 2 цагдаа ээжийг нь буулгаж өгчээ. Ээж нь гэрээ олж чадахгүй байж. Тэгээд бас хүүгийнхээ утасны дугаарыг ч мартсан байжээ. Бидний ярьдгаар зүнх өвчин туссан байж л дээ. Үүнийг мэдсэн Билл Портерт маш хүнд цохилт болов. Одооноос би даан амжилтанд хүрч ээжигээ харж халамжлах хэрэгтэй болсон тул бараагаа зархаар бүр ч их хичээх болжээ. Тэгтэл түүний чин сэтгэлд хэрэглэгчдийн сэтгэлийн хаалга нээгдэж эхэлсэн байгаа юм. Нэгэн өдөр нэг айлд очоод энэ бараа үнэхээр сайн худалдаж авах уу гэж хэлтэл. Тэгвэл гэрт оруулаад тавиарай гэв. Төрсөн цагаасаа хойш анх удаа захиалга авсан нь энэ. Бас цайруулагч том савлгаатайг авъя гэдэг үг сонсоод энэ зүудүү бодит уу гэж итгэж чадахгүй байж. Тэр өдрөөс хойш энэ хүний чин сэтгэл ам дамжин яригдаж ойр тойрных нь хүмүүст хүрч манайх ч юм авъя, манайх ч бас гэдэг болжээ. Ингээд жил ирэх тусам бодит амжилт нь ахисаар байжээ. Одоо ч хойд Америкийн нутагт энэ хүн шиг борлуулалт хийсэн хүн байхгүй гин. Хожим нь Watkins компаниас борлуулалтын шагнал хүртсэн байгаа юм. Шагнал авахд нь хүмүүс та няцаж болохоор байдалтай байсан хэрнээ яагаад няцаагүй юм бэ гэж асуужээ. Шалтгаан нь ээжийнхэн цагт ямагт хэлдэг төвчээрээ. Бас хизээч няцаж болохгүй шүү гэх үгэнд байж. Эргэн тойрны хүмүүс хэдийгээр тэгж харахгүй ч ээжийнхээ нүдэнд л хамгийн мундаг хүн болъё гэсэн шийдвэрч бас тэр гаргажээ.
Татгалзан гэдэг нь илүү сайн бараа аваад дараа дахин ирээрэй гэсэн хэрэглэгчийн дохио гэж бодоод дараа бүр сайн бараа аваад ирнэ гэж хүмүүс татгалзах болгонд нь тэр ингэж боддог байжээ. Энэ хүн хойд Америкийн нутгаар явж, лекц унших хүсэлт хүлээн авч, лекц уншихдаа хамгийн сүүлд та бүхэн бүгдээрээ надаас илүү дээр хүмүүс гэж хэлжээ. Та нарын нэг гар чинь тахир дутууч биш, нуруу чинь бөхтөрч биш, зүүцэх алхаж чадахгүй ч биш юм чинь. Миний хийж чадсан ажлыг та нар хангалттай хийж чадна. Ийм урам зориг өгөх лекц уншдаг байсан учраас энд тэндээс байгууллагууд түүнийг их урдаг байсан гэх яриа бий. Гэр бүлүүдээ бид ч бас сайн мэдээний ажлыг ингэж хийвэл ямар вэ? Яков 5 дугаар бүлгээс харцгаая. Харагтун бид твцсэнийг нь ерөөлтөд тооцдог. Та нар Йовын твчээрийн тухай сонсож, эзний хийсэн төгсгөлийг харсан. Учир нь эзэн инэрлэр дүүрэн агаад өршөөнгүй юм. Бурхан бидэнд илүү сайхан нөхцөл, эрүүл чирэг бий өгсөн учраас бид илүү сайхан, ивэлтэй үйлс бүтээхийн төлөө зүтгэх ёстой биш үү гэж бодогдно. Баярлалаа.